шеэрлээрээ за хоёроо хэлж байгаа. За сайн байцгаана уу. Цар тахлын тэмдэглэл блогийн маань 33 дахь дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Тэгэхээр 33 дахь дугаар маань болохоор харийн нүтэд гацсан ээж нэр үр хүүхдүүд нээж нэргээ санаж байгаа тухай. За өвчин зовлонгийн өмнө хөл алдж байгаа бүсгүйн тухай, өөд болсон нэгэн сайхан эмэгтэйн тухай бид гурав ярих болно. Тэгэхээр энэ сэдв өнөөдрийн лайв бол нэлээд хүн сэдвээр ярьж байгаа учраас бид нэр яг 30 секундэд турш бурхан болооч хараас залбирахыг хүсэж байна. Тэгээд бидний яриатай бас хамт байж дуу хоолой та бүхнийг бас нэгтгээсэй гэж хүсэж байна. Ялангуяа гадаад гацсан ээжүүд маань, одонтой ээжүүд маань харийн нутагт өвчин зовлонгоор шаналж байгаа бүх эмэгтэйчүүд энэхүү лайвтаа бас нэгдээрээ бид нартай хамт байгаасай гэж хүсэж байна. Ингээд хэдүүлээ 30 секунд өнөрш залбираад лайв эхлүүлье. За тэгээ. За лайв эхлэе гэж бодож байна. Тэгэхээр өчтөрхөн Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн батлага алдарт эхчүүдэд одон гарч ирж байна гэж манай Монголоос сувдаа маань холбогдсон ярьсан тийм. Тэгэхээр яг юу тэр тухай хойлоос яриагаа эхлэе гэж бодож байна сувдаа. Тэгэхээр тэр тухай бас өөрийнхөө бодлоо хуваалцаач. За мэдээч хэрэг жил болгон манай Монгол Улсын ерөнхийлөгч дөрөв ба түүнээс дээш хүүхэд эрүүл сайхан төрүүлж өсгсөн ээжүүдтэй алдарт хийн 1-2 дугаар одныг их хүрсэн баяраар олгодог ийм заншилтад тэгээд энэ жил бол яхаа аргагүй сонгуультай холбоотойгоор ч гэдэг юм уу эсвэл цар тахалтай холбоотойгоор хойшилж явсаар байгаа. Тэгээд энэ хэдэн өдрүүдэд ерөнхийлөгч маань алдарт эхчүүдэд одонгийн гардуулж ах шиг байна. Тэгээд хэд хоногийн өмнө ерөнхийдөө хөдөө орноор аймагуудаар дүүргүүдээр явж одон гардуулж байгаа тухай мэдээллийг авсан. Ягаад тэгэхээр энэ олон сарын турш гадаадад гацсан эхчүүд, энэ эхчүүдийн дунд бас олон алдарт ихийн одонтой ийм ээжнэр ч гэсэн гацаад өнөө хүртэл явж чадахгүй байгаа. Тэгээд ийм байдалтай байгаа болохоор бид нар энэ ерөнхийлөгч маань, эв нэгдлийг илэрхийлэгч маань хаана явж гин гэдэг бүгдээр анхаарч ирсэн шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн ерөнхийлөгч маань, ерөнхий сайд маань гарч ирээд холбогдох ажлуудыг хийж байгаа байх гэж бодож байна. Тэгээд юуны төрөнд Монгол улсынхаа хөгжил, дэвшил, хүн амын энэ өсөлтөнд бодиттой хувь нэмэр оруулж олон сайхан өөр хүүхэд төрүүлж өсгсөн энэ артай илбэрэлт эхчүүдтэй бүгдээрэнд нь баярын мэндийг хүргэе. Ялангуяа одоо ингэрээ тэр сайхан хүндтэй медалаар одноор одоо медаль авсан тэр олон сайхан ээжүүдтэй гурлаас бүгдээрэнд нь баярын мэнд хүргэдэг. Бидний тав хүн уртудаа насалж ирүүлэн ад жаргалтай сайхан амьдраарай. Тэгээд өнөөдөр бидний энэ хийж байгаа лайв бол маш онцлогтой болж байгаа. Яагаад гэх юм бол бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж гадаадад гацсан байгаа иргэдийн төлөө маш олон эхчүүд тэр тусмаа одонтой ээж нь бас нэгдсэн байгаа. Тэдний нэг төлөөлөх болох манай уран зул Солонгосоос холбогдчиход байна. Тэгээд уран зул маань бас алдарт их одон ээж хүн байгаа. 4 хүүхэдтэй өмнө нь манай лайваар бас орж ирсэн шүү дээ, тийм ээ. Тэгээд өнөөдрийн энэ тусгай дугаарт бас орж ирж бит хоёртой бас дахиад нэгдэж байгаад үнэхээр их баярлалаа. Хоёр сувдаадаа ч гэсэн маш их баярлалаа. Үүнийг үзээд байж байгаа мянган ээжүүд би яг хүний амьдралын хамгийн том баялагч үр хүүхэд. Тэгээ өнөөдөр ингээд бас яг ойрын хугацаанд ингээд ерөнхийлөгчөөсөө шагнал аваад ингээд их догдолтой эдгээр 6 сарын 1-ээс хойшлол одоо одонгоо авах юмсан гэсэн мянган ээжүүд байгаа. Тэр болгонд одоо бүдөөрэнд нь баярын мэнд хүргэе. Гэхдээ
хүний нутагт гаццсан байгаа өчнөө олон бас л яг тэр ингээд догтлоод байж байгаа шиг үр хүүхдтэй яарсан ээж нар хүний нутагт харийн нутагт үр хүүхдээ санан тэднэртэй санаа зовж ингээд хүлээж байгаа ээжүүд асар их байгаа шүү. Тэгээ тэр болгоныгоо бас ерөнхийлөгч маань ерөнхий сайд маань бас сонсож тэднийхээ асуудлыг шийдэж хурдан хэдийн нээж энэ олон хүмүүсийн тэр одоо хагцсан сэтгэлийг хурдан дэвтэгээсэй гэдэг сэтгэл өглөөд сууж байна. Бид нар өмнө нь бас ярьж байсан. Тэгээд урнаа дээр өглөө бас диско хоорондоо холбогдоод яагаад тэгэхээр бид нар атаархаад байгаа юм биш, бид нар барьцаад байгаа юм биш, яахын арга байхгүй одоо ерөнхийлөгч нь олон сарын дараа гарч ирээд тэгээ энэ олон зүүн одоо энэ алдарчлын одоо авч байгаа залуухан бүсгүүчүүд ээж нарыг хүлээж аваад ингэрт нь одоо мэдээ зүүж өгöd харагдаж байгаа нь үнэхээр баярлалаа штэ сайхан байна. Гэхдээ энэ гадаадад одоо энэ хилийн чандад хичнээн олон мянган ээж өнөөдөр эх орондоо хайрч чадахгүй яг амьдараа хагцчаад сууж штэ өнөөдөр тийм бид хоёрын өглөөний тэр чин сэтгэлийн ярианы дундуур бид хоёрын өөрөө ирэхгүй одоо 7 хоногийн дараа 49 хоног нь болох гэж байгаа Солонгос улсаас одоо 3 удаагийн хавдраа ялан дийлээд явж исэн эмэгтэй 21 хоногийн тусгаарлалтанд байхдаа өөд болж өр хүүхдтэйгээ уулзч чадаагүй ингээд өчрүүлээд отсон залуухан эмэгтэй залуух их мөхтөө яг хоёлаа өөрөө ирэхгүй санаанд дурсаж ярьсан шүү дээ. Тэгээд тийм болохоор өнөөдрийн лайваар бид нэр бас мөхтөөяа гигээн дурсгалыг хүндэтгээд бас залбирлаа. Тэгээд өөр нэг мөхтөө туслах гэж байна үс тээ. Тийм тэгээд өнөөдрийн лайваар бас үхлийн ирмэг дээр тун ойрхон байгаа тэр мөхтөө гэж бас нэр нэгтэй эмэгтэй тухай бид нар бас хуваалцах гэдэг ингээд сууж ийн л та. Талигч маань болохоор Солонгост ирж имчилгээ сүүлийнхээ имчилгээг Солонгост хийдгсэн. Тэгээд энд байх хугацаанд бид хоёр ерөнхийдөө чатаар холбогддог. Бие биендээ сэтгэлийн дэм өгдөг. Маш их тийм асар их сэтгэлийн тийм төвчээртэй маш их тийм ухаалаг охин байсан. Охиндоо яарсан, ээждээ яарсан тэр хүнд өвчтэй хүн энэ тийм халуун орны тэр уур амьсгал хүртэл тэр охинд маш их юм дарамттай. Дээр нь тэр охиноо санах ээжигээ өгүүлэх тэр хүнд өвчнийгоо одоо ялан дийлэх тэр хүсэл нь айгүй тийм би үнэхээр бас биширж исэн. Минд өстой мундаг те ингээд өөрийнхөө имчилгээний төлөө ингээд өөрөө ном бичээд тэр олон хүүхдийн оюунд хөрөнгө оруулалт хийгээд тэр охин зүгээр хүнээс тусламж гуйгаагүй. Өөрөө тэр оюуны цаг хугацаа бүх юмоо зарцуулаад тэрийгээ эргээгээд ингээд үр шимийн өөрөө хүртээд эмч би идэгэн би сайхан болно ихчээ би хоёр хөл дээрээ босоод би охиноо тэрнэ гэсэн тэр их хүсэл эрмэлзлэл тэр их амьдралын тэр сайхан хүсэл мөрөөдөл яагаад энэ те одоо эрх мэдэлтэй энэ хүмүүсийн тэр нэг 21 хоног гэдэг тэрийг яагаад тэр хүнд өвчтэй хүнийг богинохон хугацаанд тусгаарлаж нэг 7 хоног тусгаарлаад яагаад тэр ээжд нь тэр асаргаанд нь тэр охин хүссэн шүү дээ. Би ээжийнхээ асрамжинд очмоор байна. Би ээжийнхээ амттай хоол цайнд тэнхэрмээр байна. Үр хүүхдээ тэрч би эрч хүч авмаар байна гэсэн тэр их тэр амьдралын тэр их сайхан хүсэл мөрөөдлийг тэр 3 хавдрын ард гараад явна дийлчээд ахад яагаад тэр охиныг энэ хорвоогоос бүр ингээд явтлан тэ үр хүүхдээ тэрч чадаагүй явтлан тийм байдалд хүргэсэн бэ гэдэг тэр амар юм одоо энэ чи ингээд айгүй олон хоног болсон ч гэсэн ингээд сэтгэлийн угт ингээд гомдол байгаад байгаа байхгүй юу? Угаасаа Монгол ээжүүдийн сэтгэл тэр хүний тухай бодохоор л гомдол байгаад байдаг. Яагаад гэж яагаад тэр охиныг зүгээр жирийн хүн хүртэл 21 хоног дотор хэцүү байна гэдэг ахад тэр хүнд өвчтэй бүр юм хэвтрийн 100% группт олсон хүнийг тэ одоо асран халамжлагчийн энд үлдээсэн Солонгост үлдээсэн. Дүү нь бол бас үнэхээр сэтгэлийн хаттай нэг ч гэсэн өвчтэй хүн Монгол руу яваасай. Очоод хурдан ээж аав үр хүүхдтэйгээ уулзаасай гэдэг үүднээс би энд үлдсэн. Би ихчигээ өнөөдөр хорвоогоос хальсан гэдэгтээ би эвдэрч чадахгүй байна гэд уйлаад уцаар ярихад те ингээд их хүний хувьд ингээд сэтгэл эмтэрэхгүй байхын аргагүй. Өнөөдөр яагаад манай яагаад энэ бүхнийг ингээд сонсоод ижиж яагаад тэд нар шийдэхгүй байгаа юм бэ гол нь тий хамгийн гол нь яг өнөөдөр тэгээд та хоёрын бас мессеж чатуудыг би харсан л та тэгээд би одоо болтол ингээд энэ сайхан дүүгийнхаа
хамгийн сүүлд надтай харилцаж исэн чатыг хүртэл би устгах чадахгүй байна, зүрхэлгүй байна гэж ярьж исэн. Тэгээд тэр их халуун нөхцөлд байсан байлаа шүү дээ. Би нэг тийм жижигхэн юу бэлдсэн байсан. Тэрийг үзүүлж болох уу? Миний компьютер нөгөө техникийн боломж нь амар муу учраас яг гацж байна. Тэгээд аль болох үзүүлгээл хичээж байна. Бас их өрөвдөлтэй нөхцөл байдал бид нар байгаа шүү дээ. Гар утснаас өөр зэвсэггүй байсан. Эндээ нэг компьютер олж авсан. Тэгээд тэр компьютер маань ингээд гацдаг. Тэгээд ерөнхийдөө жоохон сансын мод заримдаа үзүүлж чадахгүй байх юмнууд бас гараад байдаг. Тэгээд аль болох эндээс хичээж за ярьж байгаараа би тэрийг бас үзүүлэхэд бэлдээд ирэхэд жоохон гацаад байна. Тэр мундаг гайхамшигтай эмэгтэй тэр их сэтгэлийн хат хүч тэр одоо хүнд өвдөл тэр хэвтэрт байсаар байгаад ингээд нэлээ ингээ идээлээд одоо сүүжин хоорно гэдэг юм одоо тийм ээ. Тийм байдал нөхцөл байдал хэвтрийн дэглэмтэй байжгаад ихчээ айгүй халуунд ингээд бас ядрах юм аа ядраад байна. Одоо хизээ явах удаа яваасаа гэдэг ингээд залбираад их чинь ч гэсэн чамтай цуг залбирна миний дөө ингээд энэ их хүнд юмыг даваад гарсан юм чинь ээж дээрээ очноо хайртай охинооч тэрэн тэр өдөр ирнэ гэж өөрт нь уран зориг хайрлал ингээд тэгээд Монголд орчоод бидний яриаг бас үзэж байгаа хүмүүс энэ хүний туяагаад урч ар гэрээхнээс зөвшөөрөл авсан мө гэж бодож яж магадгүй. Тэгэхээр уран зөөлөгч бас холбогдоод зөвшөөрөл авсан байгаа. Тэгэхээр нэг мөнгөтэйг дурдж байгаа гэсэн бид нөгөө мөнгөтэй туслахыг хүсэж байгаа учраас энэ түүхийг ярьж байгаа юм шүү. Та бүхэн бас ойлгоорой. Бас зүгээр ойлгоорой. Тий. Зүгээр ойлгоорой. Гол нь бас яг нөгөө Солонгос энд бол харьцангуй монголчууд олон байдаг л да. Харьцангуй бусад улсыг бодоход дийлэнх масс ерөнхийдөө Солонгост байдаг. Янз бүрийн учир шалтгаанаар хүмүүс их эрд энд эмчилгээ хийлэгдэг, ажил хийдэг, янз бүрийн шалтгаанаар ирдэг. Тэгвэл хин мөнгө одоо тэр талигч охины маань хувьд бол ерөөсөө би идэгэн хөл дээрээ босно, би үр хүүхдээ тэрвэрнэ гэсэн тэр хүсэл эрмэлзэлтэй ирээд энд байх хугацаанд бүр элчин сайдын яам руу хандсан одоо над руу банк битээр холбоотой байсан л та. Гэхдээ би ингээд 5 шаардлагын 2-ыг хангачаад байна. Би хурдан явмаар байна. Би гуйж ийна гэд би тэгэд өөрөө ихчид хэлсэн л дээ. Ихч маань энд бас тодорхой нэлээд бас нөлөөлөхөр тийм ажил хийдэг. Тэгэд ихч рүүгээ гуугаад та ингээд мятын төлөөлөгч рүү хандаад энэ охиныг ингээд даруйхан явуулаад өгөө. Нөхцөл байдал айгүй хүнд байна гэд ихсэнгээд ихч маань энэ удаагийн онгоцонд багтчих байхаа гэсэн. Үнэхээр тэр онгоцонд багтсан хэрнээ Монголд очиод тусгаалтанд байж хугацаанд бас амнасаа ирсэн тийм харамсалтай дэндүү харамсалтай тийм явдалд орсон учраас бас өөрөө ирэхгүй л мэдгүй ягаад чи би энд байгаа болохоор дэндүү хайрын санагдаад байгаа байхгүй юу. Зүгээр ингээд ээж дээр очсон бол тэр хүн ээжийнхээ хоол цайг идэж уугаад үр хүүхдээ тэрээ тэр сэтгэлийн тэр олон сар хоногийн тэр юугээ эдгээгээ зүгээр болчих байсан хүн тэгээд явцсан болохоор бас дэндүү харамсалтай дэндүү л өөр өвдөөд байна. Үнэхээр бас тэгээд ойрын хугацаанд сөүлд бороо ихтэй байгаа. Тэгээд ер нь бол бас их тийм шаналх, сэтгэл зовх тийм үеуд бас их гарах юм аа. Тэгээд дөнгөж сая бас нэг ээж холбогдсон л доо. Үр хүүхдүүдээ санаад бүр ингээд төвчгүй байна, хэцүү байна, би явмаар байна гэж ингээд адилхан л нөгөө их хүн болсон өөрийнхөө төлөө дандаа санаа зовдөг, хоорондоо санаа бодлоо хуваалцдаг. Чи аль хотод байна, би энд байна, би одоо ингээд хурдан хүүхдүүдээрээ очих ямар боломж болцоод байна гэдэг аргаа ядсан хүмүүсийн л арга байгаад байгаа байхгүй юу? Энд яавал хурдан явах уу гэдэг юм уу тийм ээ? Тэгэхээр тэр хүнд өвчтэй хүн өчнөө шаналж арай гэж ингээд багтаад яваад ийм байдалд орсон. Тэгээд төр засаг маань энийг сонсоосоо цаашаа хүмүүс маань ингээд улам дамжуулж ингэж хүргээсээ энэ олон мянган ээжүүд тэ адилхан л бид нар ээж хүмүүс бие биенийхээ зовлон бас зөвөр ойлгож бас бие биендээ зөвөр хандаасаа үлгэрлээсэ гэдэг тэр үгийг бас дамжуулж хэлмээр байна. За би одоо энэ дүүтэй нь яг нөгөө өөрийн ингээд асарж исэн дүүтэй нь холбогдсон. Дүү нь бол үнэхээр бас яг гоо энэ ярилцлаганда би ингээд минь ороод ингээд яагаад өгөөч гэсэн ингээд үнэхээр ихчээ би чадахгүй нэ. Би ихчээгээ өнөөдөр хорвоогоос хальцсан гэдэгтээ би эвдэрч чадахгүй байгаа. Үнэхээр би ихчээгээ бодсон бол би цуг явж болох байсан ч гэсэн би нэг өвчтөе хүн ч гэсэн яваасаа гэдэг үүднээс би Солонгост үлдсэн. Тэгээ би одоо хүртэл энэ бүхэндээ эвдэрч чадахгүй байгаа гэд ярьж ирсэн. Тэгээд үнэхээр бас хэцүү юм билээ. Тийм яриа сонсоод байж гин гэдэг бол бас хэцүү юм билээ тийм. За би одоо та бүхэнд одоо яг мөхчөө гэдэг хичээн тухай бас ярьж өгье гэж бодож байна. Мөхчөөч болохоор 3 сард ирсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ энд байгаа. Санхүүгийн хүндрэлд орсон. Тэгээд буцаа гэсэн чи буцах мөнгө олдохгүй өөрөө бас
3 буцаж чадахгүй юм чинь нэг ч гэсэн буцаа гээд ажил хийж ирсэн. Тэгээ ажил хийж явах явцдаа ингээд муурж унаад удамжинд гадаад хүмүүс болоод эмнэлэгт хүрэх байгаа. Тэгээд мөнгө авахгүй юм чинь ингээд эмнэлэгт төдөлж чадаагүй. Тэгээд тэр оройно би угаасаа Нью-Йоркоос буцаж явж байсан учраас над руу залгасан. За энэ нөгөө лайв оролцсон ингээ уянга гэдэг юм чи байгаа. Өөр юм зөөврийн яг операцтай тэгээд ихчиг хүчиж үзсэн. Үзээд одоо яг ямар шүү онштой байна, яаж хийж яах гэдгийг нь бол өөрт нь хэлж өгсөн, хүүхдүүдэд нь хэлж өгсөн. Тэгээд нөгөө ганцхан буцаах гэдээсэн хүн болохоор энэ жил санхүү эдийн засгийн дээд сургуульд орж байгаа. Тэр хүүгээ сургуульд оруулчихсан. Их чинь одоо ингээд нэгийг л явуулах мөнгө цуглуулж явуулж чадхаар байна. Тэгээд хүүгээ ядаж төрүүл явъя. Тэгээд араас нь мөнгө цуглуулжаад араас нь очиндоо гэж ярьжсэн хүн байгаа. Өөр ингээ муураад унсан. Тэсний чулуун томроод тэрийг ингээд мэдхгүй явж байгаад ингээ муураад унсан хүмүүс их. Хүмүүс сая би тавьсан ярилцлагаас өмнө бас ингээд ярилцсан байгаа. Скриншот хийж авсан байгаа. Дуун маш сүр. Тэр би нэг харж байгаа уйлчихлаа. Тэгээд ийм хүнд ингээд санамж одоо юу гэдэг харахад ингээд сайхан залуу хувьчтэй. Тэгээд өвчнгүй юм шиг харагдаж байгаа ч гэсэн ийм хүнд ингээд байгаа гэдгийг харагдахааргүй байгаа хгүй. Тэгээд ийм хүмүүс ингээд санхүү хүндрэлд очиж чадахгүй байгаа даа. Одоо одоо 6-7 сарын хүний нутагт ингээд байдаг санхүүгөө барцсан хүмүүс яаж бүргэж буцах вэ? Тэгээ мөнгөгүй байхад бид нарыг заавч мөнгө төлж ир гэж байгаа шүү дээ. Мөнгө төлөөд их орондоо очих ёстой юм бол мөнгөний олыг ажиллаж байгаад энэ хүн унж штэ. Ийм хүн энд ингээд байж байна. Тэгэд бид нэр одоо GoFund болон Facebook-ийн fundraising дээр хандив төлөвлөж байгаа штэ. Тэгэхээр ийм хэцүүсэн хүмүүс бид нэр зориулж энэ мөнгийг цуглуулж байгаа юм шүү дээ. За мэдээж бүр бас гудамжинд гарсан оюутан залуучууд ч гэсэн энэ мөнгөөс хуваарлагдаж очино гэж бодож цуглуулж байгаа. Тийм болохоор сайхан сэтгэлтэй монголчуудыг бас энд туслаж энд оролцооч гэж бас би уриалмаар байна. Яг үнийг хэлэхэд нөхцөл байдал яг хэлэхэд хэцүү байна. Энийг одоо үнэхээр ямар үгээр тайлбарлавал би энэ бүхнийг ойлгож чадах юм гэж бас мэдэхгүй байна. Хичээсэд яамнаас бол бүх санхүү болон бүх юм дуусах. Гэтэл энэ хүнийг хариулмаар байдаг. Энэ хүн мөнгөгүй байдаг. Яах юм бэ? Яах ёстой. Эсвэл энэ хүнийг энд эмчлүүлмээр байна. Эмчлүүлэхэд бол мөнгө хэрэгтэй байна. Яах юм бэ? Төр зэсэг минь ийм хүмүүсээ яа гэдэг юм бэ? Наана өөх гэдэг юм бол ийм харамсалтай жишээнээр зөндөө гарчаад байхад одоо дахиад хин нэгний амиг энд ингээд шууд төлөөсөө хайж орхиж болох юм уу гэж асуумаар байгаа байхгүй юу? Хэдийгээр ээж нэ гэж бид өнөөдөр ярьж байгаа ч гэсэн энд бас л нэг ээж хүүхдүүдтэйгээ энд зовж байна тий. Тэг хүний амьдрал үнцэнтэй зүйл гэж ер нь орчлон хорвоо дээр байхгүй шүү дээ. Тэрийг өгнө хүн болгоно л мэддэг хэрнээ тэгээ яагаад ингээд орхигдсон одоо гадаад гатсан хүмүүсээ одоо энэ олон сар авахгүй ингээд яг өөрсдийнхөө шийдвэр буруу шийдвэр дээр хатуу бат суурьтай зогсоод байгаа гэдэг тэр бол бас маш их эмзэглэж байна. Өөр нэрээ хэлэх үг олдохгүй наа тэгээд. Би олдохгүй ер нь бол хэцүү. Яагаад гэдэг асуултыг айгүй л их асууна. Ер нь бол яагаад бүх юм ингээд нүдэн дээр нь бүх юм ингээд бодтой байгаад байхад яагаад ингээд хариу яагаад тагчиг байгаад байна? Яагаад юу ч хэлэхгүй ямар ч арга хэмжээ авахгүй байгаад байна? Зөвхөн дотооддоо алдчихгүй гэдэг айдас байгаад байна тэднэрт. Тийм биш шүү дээ. Дэлхийн бүх улс үндэстэн хүмүүсээ татаад аваад өөрсдийнхөө иргэн бидний баялаг гэдэг утгаар хандаад хүмүүсээ авчаад байхад бид нар яагаад ингээд хүний нутагт бүр ингээ амтнаас доор ингээ үзэгдээд байх ёстой юм бэ гэдэг тийм эмзэглэл айгүй их байгаад байна. Одоо яг энд ганц иргэдийн төлөө чадах бүхнээ хий гэсэн ийм бодолтой байж энэ миний хувьд. Энэ хүмүүсийн төлөө би юу хийж чадах вэ? Би энэ хүмүүсийн төлөө юу хийж чадах вэ гэж өдөр болгон бодож одоо сэрж бодож унтаж штэ. Яагаад хүн чанар хүн сэтгэл нь хайцсан юм бэ? Яагаад ийм сонин хэцүү нөхцөлд байгааг манай хэвлэл мэдээллийн дуурж ойлгохгүй байгаа юм бэ? Яагаад Монгол хүн Монголын баялаг биш болсон юм бэ? Бид нэр ярьжсэн шүү дээ. Бид нэр хань хэлсэн бол аль хийж бид нарыг татаад авсан да. Алж идэх гэх тийм ээ. Тийм шүү дээ. Солонгослууд одоо баг амьтны хүртэл дэлгүүр эмнэлэг бүх үйлчлэг нь байна шүү дээ. Үсчин хүртэл байна. Үсчин байна, эмнэлэг байна. Тэгэхэд бид нэр элчингийн гадаа сууж байхад бол одоо ингээд цаг ажлын тарах цаг болчлоо. Одоо гарцгаа. Бид нэр түрээсийн байранд байдгаа. Та нарыг ингээд дотор байл. Уран зөөлөгчийн бас яриан тасраад алга болчихлоо санаа. Тасраад алга болчихлоо. Харин тэглээ. Ерөнхийдөө энэ техникийн нөхцөл байдал одоо орж ирж байна. Таны юу чинь доош таны доо одоо орж ирж байна.
байна уу? Одоо зүгээр байна уу? Байна. Одоо орж. За. Тэгээ бас хэцүү эмзэглэхээр юм байх юм аа байх. Ичингийн гадаа тэгээд хонох газар байхгүй, хувцас угаагаад гадаа тавина. Тэр хаваар явж байгаа улсууд асууд сонирх нь юу болоод байгаа? Яагаад та нар ингэж энд суугаад байгаа гэх жишээ ингээд бүр Монгол хүн гэдгээсээ хүртэл ингээд бас санаа зовхоор л хүртэл бас тийм байдал орох юм биш үү? Ер нь бол бас нэг хэлхээс хүртэл баг санаа зовмоор тийм байдалд бол бас орж ийн. Одоо ингээд манай төр засаг гацсан иргэдтэй хойр хандаад тэгээ энэ олон одоо та нар өөрсдөө мэдчихэл байгаа шүү дээ. Энэ бүх хугацаанд одоо ингээд энэ сайхан охин 21 хоногийн тусгаарлалтаа насуурлаа. Онгоцон дотор хүн насуурлаа гэж сонсогдчихсэн. Тийм ээ. Тэгэл одоо ковидын халдвар аваад насуурлаа гэж байж байгаа. Амиа орлоо гэж гараал энэ. Яагаад энэ хүний алтан амийг ерөөсөө ингэж хайхрахгүй авч хэлцэхгүй бэжж наадан болохоор хийчдэг. Тэнд байшин сав зам харгуу барих болохоор барьчдаг. Тийм бэжж энэ хүмүүс чинь Монголын энэ баял болсон хүмүүс чинь нэг нэгээрээ өөд болоод байхад яагаад энийг тоохгүй байна гэдэг бол үнэхээр харигдл сонсогдоод байгаа юм л та. Тэгвэл гадны хүмүүс яаж хандж байгаа вэ мэдж байгаа шүү дээ. Өчирхэн сувдаа өтөр ярьжсэн те Арлингтон хотын удирдлага хүртэл гацсан Монгол иргэдэд бид нар яаж туслах вэ? Хүний хүн хүртэл гар сууж шүү дээ өнөөдөр. За одоо байж байгаа юм. Гадаад одоо хүний эрхийн талаар дуурж байгаа хүмүүс хүртэл бидний юг сонирхож байна шүү дээ. Яагаад та нарыг авахгүй? Яагаад ингэж ойлгохгүй байгаа юм те? Тий. Ялангуяа Америкт одоо дээрээс нь эхчүүдтэй холбоотой бас нэг мэдээлэлээр би бас их шүүмжлэлтэй хандж байгаа байхгүй юу? Одоо 7 сарын 9-ний Стамбулаас ирсэн чартер онгоцон дотор залуухан 42 настай эмэгтэй дутуу төрсөн килограмм 400 килограмм 602 нял хаантан 7 сартай амьтан онгоцон дотор төрлөө. Тэгээд үнэхээр яг уус уух хувьтай үнэхээр буянтай их үрс байжээ. Тийм учраас өнөөдөр ингээд 2 сар хэрэгтэй нэмчлүүлж байгаа, сар гарын хэрэгтэй хэмжлүүлж агаад гараад одоо хэвэн жинтэй хүүхдүүд хүрсэн гэхэд монголчууд бүгдээрээ баярлсан. Гэхдээ энэ дээр цаана нь үлж байгаа асуудлыг яагаад хинч ухаж түнхэж бодохгүй байна вэ? Тал талаас нь бодохгүй байна вэ гэдэг үнэхээр эмгэнэлтэй. Жишээлбэл энэ дотоод төрсэн эмэгтэйг яагаад ингэж бүр төрн төртөл нь ингэж удаан хүлээлгэж байгаа юм бэ гэдэг нэгдүгээр асуудал байна. Хоёрдугаарт энэ дотоод төрсэн хүүхдүүд хэрвээ хүн халдвар авах ч юм уу ямар нэгэн байдлаар ам ирсэн болвол энэ хариуцлагыг хэн хүлээх байсан юм бэ? Бас нэг зүйл нь байна. Одоо Мяд компани бол сая хэдхэн хоногийн өмнө энэ их үрсэд 18 нас хүртэл нь үн төлбөргүй нисэх эрхийн бичиг олгоолоо. Олгохдоо одоо Батын захирал тэр Баттүр гэсэн билүү. Одоо тэр хүний хэлж байгаагаа бол энэ бол ингээд дэлхийдэр байхгүй ийм тохиолдол анхны тохиолдол боллоо гэж их л баяртай ярьж байгаа. Ухаанда эдгээр судалж үзэн байна л да. Тэгэхээр олон улсын нислэг дотор хоёр ихэр одоо ихрээрээ төрсэн ийм тохиолдол ерөөсөө байхгүй зөвхөн одоо Монгол улс болж чадтлаа гэд бараг л Генсийн номонд бичүүлдэг байгаа юм уу яах гээд байгаа. Тийм юм ярьж байгаа байхгүй юу? Энэ бол одоо яг тэр талаасаа ярих юм бол энэ нэг бахархаал, судлаад энэ бол нэг тэгэл мөнхчүүлээд байхаар ажил биш үү дээ. Иргэн хүн чинь их нутгаа ирж чадахгүй, эмчийн хяналтандаа ирж чадахгүй, дутуу нэраа төрчөөд байхад яагаад тэрэнд уучлалт гуйх ёстой шүү дээ. Өнөөдөр Монголын төр засаг тэр гэр бүлээс уучлалт гуйх ёстой. Энэ олон мянган ээж нараас уучлалт гуйх ёстой. Тэр өнөөдөр 7 сарын 3-нд 21 оны тусгаарлалтанд амь насаа алдсан энэ гайхамшигтай тэр зоригтой ээжэд бид нэр буруу юм хийсэн шүү дээ. Яагаад уучлалт гуйхгүй? Яагаад эмзэглэх сэтгэлгүй байна вэ? Ямар харгас байна вэ? Уучлалт гуйх ёстой Монголын засгийн газар түүнээс биш бид нэр анхны тохиолдлыг хийчлээгээд маасаагаад энийгээ сууж идэг явдал биш шүү дээ. Тэгээд өнөөдөр тэр мэдээг хараад
надад бол үнэхээр эмзэг сэтгэл төрсөн учраас би тэмдэглэлтэй бол шөөмжлэл бичсэн. Надад хэцүү байсан. Тэгээ энэ мэдчлэн маш олон жишээнүүд байна шүү дээ. Би энэ дээр бас бичсэн. Нэг ч Монгол ээжийн нулимс хилийн чандад битгий урсаасаа билээ гэж ингэж бодож бичсэн. Тэгээ энэ хэлэгцнээр бас зүйлж байна. Манай мөхтөөяатай ингээд сүүлд нь харилцсан энэ харилцсан энэ чараа ингээд би устгах чадахгүй хайран санагдаад тэр сайхан охин одоо 3 удаагийн хавдартайгаа тэмцэхдээ ялаад гараад ирсэн хэрнээсээ Монгол улсын 21 хоногийн тусгаарлыг ялж чадсангүй шүү дээ. Энэ ямар харамсалтай яасан харис нийгэм бэ? Тэгээ энэний төлөө яагаад Монгол улсын засгийн газар уучлалт гуйхгүй байна вэ? Уучлалт гуйх хүмүүс нь яагаад гашгүй байна вэ? Өнөөдөр бид нэр гацсан хүмүүс эхний гацагсад 8 тасаарлуугаа орлоо. 8 тасаарлуугаа ороход одоо хэдхэн хоног дутуу байна. Тэгээ ийм байхад яагаад энэ хүмүүс одоо нэг юм гарч ирээд дандаа гарч ирэх болгондоо баяр багтлын байдалтай дандаа юм худлаа гажууд болсон мэдээтэй. Хүний амыг үүдсэн амал ангаа бол алын шүүгээд айлгаж байгаа юм шиг дандаа юм дарамттай ийм мэдээлэлтэй байгаа юм бэ. Яагаад энэ дотоодод байгаа иргэдийнхаа тархийг буруу мэдээллээр цэнэглээд гадаадд байгаа цөөхөн хэдэн хүнийхээ эсрэг босгож байгаа юм бэ. Монголын баялаг бол Монголын газар дээрх баялаг, газрын доорх баялаг ерөөсөө биш ээ. Урт хугацаанд авч үзэх юм бол бид нар бол газрын дээрх баялаг буюу хүн капиталууд дээрээ түшрэж бид нар олон жилийн турш улсын дайтай улс явна шүү. Оюун толгой, таван толгой бол цаг дурын юм шүү дээ. Тэгэд энэ баялагт л одоо Монгол хүний үн цэн хүрэхгүй байгаад үнэхээр гомдолтой байгаамаа. Тэгтэн болохоор энэ лайвыг үзэж байгаа хүмүүс минь сайхан шеэрлээд өгөөрэй. Одоо хэдийгээр энэ жижигхэн сувг хоёрхан бүсгүй санаачлаад энийг ажилуулад 1 сар гаруйхан хугацаа болж байгаа боловч хөр хүндээс хүрээсээ билээ гэдэг сэтлээр шеэрлдэг, лайк таардаг олон хүмүүс байдаг. Ихэнх нь голцоо ээж нар эхчүүд байдаг. Тэгэд энэ олон ээжүүдтэй бүгдээрэнд нь баяр. Та нар минь бүгдээрээ эх оронд өтөр төргөн хурдхан одоо ирэх болохоо өөр хүүхэдтэй ирэх болтугай гэж л хүсэн өрөөмөр байна. Тэгээд бас нэг харамсалтай юм харж байхад одоо юу гэвэл бидний ингээд гадаадад гацсан эхчүүдийн төлөвлөл болоод дуу хоолойгоо өргөж байгаа пост болгоны доотолд одоо эсрэг комент бичдэг нь голцоо их хүмүүс байх юм аа. Монголд байгаа тэгэл эмэгтэйчүүд охтууд байх юм аа. Бид нар чадлаараа аваад байжтай ямар албатай юм шиг ирчээд гэсэн нэг ийм сонин постыг эмэгтэйчүүд бүсгүүчүүд минь хийх юм аа. Битгий ингэж харгас хандаач ээ. Энэ нийгэмд чинь бид нэр энэ хорвоо дээр бид нэр өврөө үлдээгэл явна штэ. Бүгдээрээ ээж нар. Ээж биш болоогүй хүмүүс нь хожим ээж болно. Ээж болчихсон, эмээ болчихсон хүмүүс ягаад өөрийнх нь хүүхэдтэй адилхан, өөрийнх нь үр ачтай адилхан хүмүүс тэнд хонох байх газаргүй хүний нутагт ухаан алдан байран унаж тусаж явж байхад яагаад ингэж нэг тийм ихэн сэтгэлээр нэг нэгийгээ хайрлж болдгүй юм бэ гэж өөрийн эрхэхгүй ингэж хэлмээр санагддаг. Тийм хүмүүсийг блоклмор санагддаг. Гэхдээ тийгмээргүй байдаг. Яагаад өөрсөө энэ хүмүүсийг хөлийн наан цаанаас орилуулахгүй, чарлуулахгүй, уйлуулахгүй, буйлуулахгүйгээр авчиж болохгүй байгаа юм. Өнөөдөр 2 дугаар давуулгаа эхэлчлээ гэдгийг бид нэр хятад байж сууж байгаа хүнээс сонсож байна. Өнөөдөр сувда. Тийм ээ. Солонгост бас өчигдрөөс огцом нэмэгдсэн. Ер нь бол нэг 30-50 дугаар давуулгаа эхэлсэн байхад яагаад 2 дахь давуулгаа эхэлсэн байхад үнэ бол энэ хүмүүс чинь мянгаараа хилийн гаднаас өөр хүүхдээ идэ аваа гэд тэр хилийн цаанаас бүлтээтлээ хараад сууж байгаа юм бэ. Тэгээ яагаад энэ хүмүүс гэртээ ирья зөвхөн монгол хүндээ хилээ нэгэцээж ойрлон чарлан хилээд байхад та нар яагаад их орноо бодохгүй ингэж үргэлж бидний эсрэг зогсдог юм бэ. Тэгээ энэ бол үнэхээр харамсалтай байна. Тэгээд тэр хэлж байгаа хүмүүс нь дандаа ээж нар байгаа, эхчүүд, охид бүсгүүчүүд байгаа нь бүр их эмзэг сэтгэл төрүүлж байна. Өнөөдөр энэ нийгмийн чинь хамаг ачаа, хамаг одоо их хүндтэй үүргийг хүнд ачаа бүсгүүчүүд
Уурж явдгийн шүү дээ. Тэгээд энэ ачааг уурж байгаа энэ бүсгүүчүүдээс ийм хайрс үг хэл гарч байгааг би бол үнэхээр хүлээж авч чадахгүй байна. Надад хэцүү байна. Надад ч гэсэн хэцүү байна. Дэм болохгүй бол одоо хүнд бас тийм гай болохгүй байх хэрэгтэй. Ер нь бол би одоо нэмэр болохгүй бол нэрмээс битгий бодоо гэдэг шиг. Мөхчөөчд туслахыг үнээр хүсэж байна. Тэгээд би Facebook-ыг үзэж байгаа хүмүүс өөрийнхөө хаа магнитыг тавьсан байгаа. Мөн Facebook дээр одоо бас та бүхэн donation үзэгдсэн байгаа. Тийм таньдаа өргөөрэй. За мөн GoFundMe дээр ч гэсэн би танд цуглуулж эхэлсэн байгаа. Бид нэг ч гэсэн ээжийг аврах боломж байна. Бүгдээрээ хичээцгээе гэж хэлмээр байна. Яг тийш. Тийм ээ манай Америкт байгаа сувдаа маань бас нэлээд уйггүй бас хөөцөлдөж олон тэнд байгаа олон хүнд байдалд байгаа улсуудыг эх орн руу буцааж чадсан бас их тийм мундаг дайчин эмэгтэй бас бахархмаар. Яагаад ийм өндөр төлбөрөөр явах хэвээр мөнгөгүй болсон хүмүүс чинь буцаж чадахгүй байна. Эднэрээс яаж ингэж их мөнгө хийж чадж байгааг ойлгохгүй байна. Солонгост байгаа бид нар хүртэл одоо ингээд ажил хийгээд ингээд байгаа дээрээ явхад бол нэг хүний 4 сая гаруй орчим зардал гараад байгаа. Тэгэхэд Америкт бол тэр зардлыг тэр хүмүүс тооцоолоогүй шүү дээ. Тэр хүмүүс эмчилгээнд одоо ийм богино хугацаанд яваад буцаад ирэх байсан улсууд гинт ийм шийдвэр гараад тэгээд тэр шийдвэрийг зохицуулж болох байтал үдээ болтол энэ олон сар хоног хүнийг ингэж ийм бүр ингээд зөвхөнгөө бартал ийм хүнд байдалд оруулчаад өнөөдөр ингээд юу ч хийхгүй те юу ч одоо эдгээр бол зүгээр одоо ямар ч хамааралгүй юм шиг тэгж хандаад байгаа нь бас айгүй харгас байгаа байхгүй юу. Юм болвол те одоо бид нар ингээд эндээс дуграад чадлынхаа чинээгээр өөрсөндөө нэгдээд одоо нэг ч гэсэн би ч гэсэн одоо ингээд хэрвээ элчин дээр очиод ингээд явъя гэж ингэхэд за яах вэ одоо өчнөө хүнд хүмүүс байхад би дараалалаараа явна гэж ингээд хоошлоод хүлээгээл байж байгаа. Тэгэхэд энэ наагур нь байгаа өвдсөн, зовцсон тэгээ янз бүрийн тэр хүнд асуудалтай хүмүүсийг ингээ хурдан татаад аваач ээ. Түр засаг минь ээ. Тэр янз бүрийн найр наадам, сонгуул, янз бүрийн тэр асуудлаасаа илүү хүнд байгаа асуудлаа эхлээд шийдээсэй. Тэр асуудлыг олон хүүхдүүд алдарт ээж болсон хүмүүс бол сайхан байгаа. Гэхдээ зөндөө олон ээж нар гадаад хүүхдүүдээр очиж чадахгүй байгаа. Тэр хүүхдүүдэд ирэх зөрчигдөж байна. Ер нь энэ хүнлэг арлын нийгэм гэдэг чинь хаана байгаа бэ тийм ээ? Бид ерөөсөө тэрийг мэдчихгүй байна. Үнээр нэрээ хэлэх үг олдохгүй байна. Монгол хүний сайхан зүйл хайцсан бэ тийм. Өрөвч нинжин бие бинийгээ гэдэг сэтгэл хайчсан юм бэ? Яагаад ийм дээдчүүлний юм буруу юм хийгээд ахад те нийгмийн улам ингээд хүмүүс нь хатуу сэтгэлтэй бие бинийгээ одоо зовлон те ойлгохоосоо илүү бүр тэрэн дээр нь дөрөөж бие бинийгээ ингэж гоочлох тэгээд эргээд тэрийг дагаад ямар их сөрөг юмнууд гарч ийн тэр болгоныг бас л арай л бишээ бид нар ээжүүд бид нар л нийгэмдээ дуу хоолойгоо хүргэж бид нар л тэмцэхгүй юм бол энэ нийгэм чинь айгүй харгас болоод байна хатуу болоод байна ээжигээ хүртээ зоддог одоо сүүлийн үеийн Монголоос ирж байгаа мэдээ бүгд л тийм биш үү ээжигээ зодсон ээжигээ ингээ архины хамааралтай ээжигээ зодсон ээжигээ ингэсэн гэд бүр хүн ингээд нөө сонсохоос бүр ингээд чихүүц хөрмээр тийм хүртэл мэдээ сонсоод нэрээ бид нар чи их хүмүүс шүү дээ их хүмүүс яагаад бид нар ийм инэрэнгүй сайхан тэр Монгол хүний мөн чанар шин тэд нэр хайцсан юм бэ? Яагаад ингэж алга болоод байгаа? Яагаад дарагдаад байгаа юм бэ? Яагаад хүмүүс дуурахгүй байгаа юм бэ? Тэрэн дээр маш их эмзэглээд байна. Энд одоо ингээд мянган ээжүүд ажил хийгээд үр хүүхдийнхаа төлөө бид нар нийгэм маань сайхан байдаг бол бид нар эх орондоо хөдөлмөрлөөд үр хүүхдээ хараад хань ижлийнхаа дэргэд байж их өстой хүмүүс өнөөдөр тэгэхэд бид нар хүний нутагт хүнд хүчээр ажил хийгээл тийм ээ хүнд ингээд нэг ад үзэгдээд хүний нүдний хавцыг харж хөдлөөд олохын тулд харих билетийнхээ мөнгийг олохын тулд ажил хийв. Билетийнхээ мөнгийг олохын тулд бид нар тийм шүү дээ. Тийм шүү дээ. Нэг ээж сүхрээд үнчээ танаа яаж ингэж харгас байж чаддсан бэ те зонгоолныхоо үйдэн штэ зонгоолныхоо зонгоор зоос хийж байгаа зэрлэг балмад төргөд хөөнөн штэ та нар яаж ингэж чадж байгаа бэ бид нар одоо 42 хоногийн өмнө
мөнх туяа гэж тэр сайхан эмэгтэйг бид нэр алдчихсан шүү дээ. Одоо энэ Тэр хүний хажууд асарч исэн хүнийг ч онгоцондоо суулгаагүй бүх хэвтэрт орсон 3 хорт хавдрыг ялан дийлсэн эмэгтэйг 21 хоногийн ямар шинжлэх ухаан үндэслэлгүй юм дотор савнд тэр нэг 4 хоног дотор хийж аваад хүүхдтэй нь уулзуулаагүй ингээл алдсан шүү дээ. Тэгэхэд одоо дахиад нэг ээж тэнд дахиад бас мөнхтэй нэртэй ээж одоо өнөөдөр Америкт ухаан алдаад цэсний чулуунаасаа болоод шоконд ороод ухаан алдаад гудамжинд унсан байсан хүнийг Америк хүмүүсийн чинь хүүе ямар хүн юмчаа яачаа хийчвэ гэд эмнэлэгт хүргэсэн байна. Өнөөдөр хүний хүү хүртэл энэ чинь яав вэ гэж яхад яагаад өнөөдөр Монгол хүмүүс энэ дараагийн мөнхийг алдах гад ингээд сууж иж баяр багталтайгаар Монгол улс дэлхий дээр цорын ганц тохиолдол олон улсын нислэг дотор 2 дутуу хүүхэд төрүүллээ гэж ингэж тэрийг ингээд багталтайгаар ингээд яриад байгаа. Тэр гэр бүлээс уучлахгүй юм уу? Энэ чинь баяр үргэх асуудал биш. Тэр гэр бүл хэрвээ гар цохрол, амин насны гар цохрол учирсан бол бид нэр дэлхийн хэмжээнд олон улсын нислэг гээд судалгаа хийгээд суух байсан уу? Өнөөдөр Совдоотоор үргэлж хийлдэг. Та нар яагаад хүнээ татаж авахгүй байгаа юм бэ? Яагаад удаад байгаа юм бэ гэхлээр юу гэж хэлдэг вэ? Бид нар судалж байгаа. Судалж байгаа л гэдэг. Улсын онцгой комисчилдэг, гадаад харилцааны төлөөлөгч, хэвлэлийн төлөөлөгч тэр хүмүүс ч хэлдэг судлаад 3 сараас 1 сараас хойш судалсан. Одоо судалсан хэвээрээ байгаа. Гэтэл өнөөдөр Мятын зардал ямар өндөр үнэтэй. Яагаад энийг бууруулах талаар нэг ч судалгаа хийхгүй гэж олон улсын жишг дээр 2 хүүхэд онгоцонд дутуу төрчлөө гэдэг судлаад гаргаад ирвэ. Бид нэр анхны тохиолдол юм байна гэж яаж хэлж чадаар яаж тэрийг бүх хэвлэл мэдээлэлээр зарлаад өөртөө гонтой гоё ажил хийчлээ гэд юу яриад байгаа юм бэ? Ойлгохгүй байна. Энэ хүмүүс энэ баяр хүргээд алга ташаад гуй алгатаад байгаа улсууд тэр гэр бүлийн өмнөөс тэр гэр бүл нэгдүгээрт нь амьд мэнд үлдсэнд нь халуун баяр хүргэх, хоёрдугаарт бол уучлал хүсэх ёстой. Тэр эмэгтэйг яагаад төрийн төртөл аваагүй юм бэ? Өнөөдөр 7 сартай эмэгтэй 7 сартай хүн онгоцонд нисч болохгүй гэсэн олон улсын заалт байдаг. Тэр хүнийг яагаад 7 сартай болтол нь аваагүй юм бэ? Өнөөдөр их орондоо эмчийн хяналтанд очиж чадахгүй хилийн гадна төрж байгаа өчнөө тохиолдлыг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Сувда энэ чинь бол яг мэдэгдэж байгаа тохиолдол энэ болохоос биш яг цаана бол мэдэгдэх өчнөө олон юм байгаа шүү дээ. Өчнөө олон хүмүүс байгаа. Тий. Одоо за би одоо ингэ явчих юм бол дундаа янз бүрийн эрсдэл гарна. Одоо онгоцон дунд ч юм уу янз бүрийн эрсдэл гарна гэдэг. Тий. Манай хүүхэд Монголд төрөх ёстой байсан хүүхэд одоо ахгүй байсараад Америкт би цуглуулсан $10,000 өгч байгаад би авгаа эсэмж төрүүлчлээ. Миний хүүхэд ингээд Америк төрчлөө гэж тэр аав ярьж шít бид нар яг комедиан учраас тэрийг мар гэд өнгөрч байгаа. Гэхдээ өнөөдөр энгийн ээж энгийн аав $10,000 байгаа ч үгүй ч тийм биз дээ. Хаана үрэх юм тэр чинь? Хаана төрөх юм бэ? Тэр зардал мөнгө чи хин хаанаас гарах юм бэ? Арай хийж л авгаа хүүхдээ авчирлаа тэр залуу. Тэгэхэд эн чинь өөрөө олон нийтийн дунд танигдсан залуу учраас өөрийгөө илэрхийлсэн нь биднэрт мэдэгдсэн нь энэ. Мэдэгдээгүй хичнээн олон ээж дээсний ардалт хилийн чандад үр хүүхдэд бусдын газар шороон дээр төрүүлж байгаа юм бэ, унгаж байгаа юм бэ, бусдын утсаар угааж байгаа юм бэ. Ийм хэцүү байхад чинь яагаад ингэж бид нар одоо тэгтээ биднэрт боломж байна. Одоо гурлаа уйлаад явах уу? Биднэрт боломж байна. Ямар боломж байна гэхлээр энэ үхлийн ирмэг дээр байгаа 2 дахь мөнх туяа нэртэй энэ бүсгүүд бүгдээрээ тусламар байна. Монголчууд минь ээ. Манай Сувдагийн
хаан банкны данс манай сувдаа гэсэн пэйж дээр орсон байгаа. За та нар ингээд энд хандив өгөхдөө энэ данс руу явуулахдаа одоо энэ мөнх туяагийн зардалт гэдэг юм уу мөнх туяад гэсэн гарчигтай өгөөрөө ягаад гэвэл бид нөр өөр хүмүүст туслах гад мөнгө төгрөг цуглуулж байгаа сувдаа маань цуглуулж байгаа учраас хэрвээ үнэхээр та энэ дараагийн энэ мөнх туяад туслая энэ хүний амийг аврыг гэж бодож байгаа бол чадлаараа 5-10 цаг өгөөч. За гадаадд байгаа монголчууд минь бас энэ бидний үүсгэсэн байгаа Америкт гацсан иргэдэд туслах аян гэсэн энэ фандрайзерт бас $5-10 өгөөч. Дахин та нараасаа гуймаар наа. Одоо бид нар бол гуйхаас өөр арга алгадаа өөр одоо бид нар хаач үнэхээр мэдгүй ийм байдалтай байна. Би бас эмийг хэлэхэд тийм гадаадаас ирчихсэн байгаа надтай адилхан тусгаарлалтаас утгагүй гарах гэж байгаа тусгаарлалтад байгаа. Тэгээд тусгаарлалтад гарчихсан тэр хүмүүстэй хандаж хэлэхэд та бүхэн маань яг л надтай адилхан хичнээн олон урт замыг туулж иж энэ газар оронд энэ нутаг орон энэ шороонд ирсэн билээ. Та нар энэ гадаадд гацсан хүмүүсийн зовлон хамгийн их ойлгож байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр 5-10 цагаас хандвлаач. Бид нар ирсэн гэд битгий цаашаа хараад яваад байгаа ч гэж би өөрөө 2 хоногийн дараа тусгаарлалтаас гарах хүн байлаа ч гэсэн энэ бүх хугацаанд чимээгүй суугаагүй. Ягаад гэвэл миний зүрх сэтгэлд тэр их зовлон тэр олон өр хүүхдээ сансан тэр олон нойргүй шөнөд тэр олон хол хондгүй өдрүүд тэр болгоны чинь бид нэр туулаад гарсан юм шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ ингээд сэтгэлээ нийлүүлээд бид нэр энэ бүхтэй ягчийг аврах боломж байна. 5-10 цагаас бүгдээрээ өгөөч. 1000 төгрөг ч гэсэн мэдэхгүй шүү дээ. Тэгээд амьдарч байгаа сүрэн амьдарч байгаа гэдэг туслаач. тусалж байгаа энэ дээр бас гэхдээ гадаад сүрэн амьдарч байгаа иргэд минь та нар олж байгаа орлогоос хүн болгон $5,000 ханиуллаа ажил гэж гомоор. $5,000 энэ бол их мөнгө шүү дээ. Туслах хөрөөвл талаа гэдэг. Та бүхэн туслаарай гэж уужээ. Тэгээд энэ дээр би бас 2 санал төвшүүлээд байгаагаа өчигдөр лайв дээрээ хэлжсэн. Өнөөдөр би дахиад хэлмээр байна. Тэгээд тэр бид хоёр санал юу гэхээр улсын онцгой комисс болоод элчин сайдын яамд ажиллаа өг тийм ээ. Иргэдийн нөхцөл байдлыг мэдж байгаа элчин сайдын яамд ажиллаа хийгээсэй гэж хүсэж байна. Улсын онцгой комисс энд ийм хүн байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ. Энэ залуу хүн байна. Энэ дэвчиж болох хүн гэж бодож энэ хүнийг нислэгт багтаагааг байх гэж би бодож байна. Тийм болохоор мэддэг хүмүүст нь ажиллаа хийх боломжийг олгооч. Үнэхээр ажиллаж чадахгүй бол энд нь туслаад ажиллая гэж би хэлмээр байна. Тий одоо тэгмээр байна. Тэгэд ихтэй баймаар байна. Монголчууд ер нь нэгдмээр байна. Зөв зүйлийн төлөө хүн болгон дуурдаг баймаар байна. Надад л хамааралгүй л энэ бол нэг хамаагүй гэж бодмооргүй байна. Энд чинь бид нар чинь бүгдөө л нэг гэр бүлэл гэсэн үг штэ. Ер нь бол тийм учраас бие биенийхээ төлөө бас санаа тавьж дуурч дуу хоолойгоо үнний дуу хоолой болж бас цаашин түгээж хэлмээр байна. Энд өчнөө хүний амь нас эрүүл мэнднээс чухал өөр юу байх вэ? Хүний хорвоод ер нь тэр болгоныг заавал ингэж хүнийг амьдын хагцалд унгаж хичнээн хүнийг сэтгэлийн зовлонд унгаж ийм байдал нөхцөлд хүргээд ингээд юу ч хийхгүй одоо зүгээр л нэг юм ажиглаад байдаг юм уу яадаг юм тэгэд яагаад ингээд одоо өөрт ноогдсон тэр ажиллаа хийгээд ард иргэдийнхээ төлөө яагаад хийж болохгүй байна гэдэг тэр эмзэглэг төрөөд байна. Хамгийн гол нь бид нар чинь бас алдарт ээж хүн болгоны ард амьдрал байгаа үр хүүхэд нь байгаа хүлээж байгаа ээж нь сэтгэлдээ гордвол миний охин хизээ ирэх бол гэж хүлээж байгаа үр хүүхэд нь хүртэл цаа ээж маань хурдан ирээсэй гэж дотроо ингээд битгэрэл байж байгаа тэр болгоныг ингээд эрх мэдэлтэй улсууд маань одоо сонсдоггүй юм бол тэр хүмүүст хүртэл нь хүмүүс бас цааш нь ингээд дамжуулж өгөөсэй бие биенийгээ ингэж муу мухагаар хэлэхээс илүү нөхцөл байдлыг шууд утгаар нь ойлгохоосоо илүү цаад утга нарийн мөн чанарыг бас ойлгож иж юмд хандаасай л гэж хэлмээр байна. Ер нь бол
энэ дээр бичсэн байна л да. Америкт гас иргэдэд туслах гэдэг өөрхөө дансыг тавьсан байгаа. Тэгээ мөнхтияд гэж зориулж бичээрээ. Тэгээд зөвхөн энэ хандаг тусламжийг мөнхтияд зориулраа гэсэн хүмүүс мөнхтияд гэж бичээд хийгээрээ. Надад ч гэсэн миний найз нөхөд тусалж байгаа мөнгө ирж байгаа. Гэхдээ тэрнээсээ ялгаж салахын тулд мөнхтияд гэж бичээрэй гэж хүсье. Мөн Facebook-ийн фандрайзанд мөнгө шилжүүлээрээ GoFundMe гэж бас таас үүсгэсэн байгаа. Тэнд бас мөнгө шилжүүлээрээ цугларсныхан дараа авдсан байна. Тэр хүртэл хэдүүлээ одоо энэ хүнд туслах бүх боломжтой юм хийцгээе гэж хүсэж байна. Та бүхнээсээ маш их баярлалаа. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Хилийн гадаа бүтэн байгаасай тий. Нэг гэр бүл ч гэсэн илүү бүтэн байгаасай. Нэг ч гэсэн ээжийн энэ битээ хурсаасай. Хүүхдүүд битээ шаналаасай гэж хүсэж байна. Олон хүүхдүүд ээжигээ эх орондоо санаж байгаа. Ээж нь удахгүй яваад ирнэг гарсан өргөн хүртэл санаж байгаа. Тэгэхээр түр засагт энийг хүргэцгээгээрээ чадах хэмжээгээрээ би биндээ туслая. Тусалцгаая гэж хэлээ. Тэгэхэд нэг мөхтийг ч гэсэн амарцгаая. Нөгөө бурхан болооч мөхтийг ар гэрхнийг номын баярт оролцоорой гэж өөрий. Үр хүүхдэд үлдсэн номын зараад ч гэсэн хүүхдийнх нь боловсрал зарцуулаасаа гэж хүсэж байна. 9 сарын 18, 19, 20 Сүхбаатарын талбайд номын баяр болно. Тэр 14 жил би тэр ажлыг хийж байгаа. Тэрэнд оролцож тэр хүүний номыг бас худалдаа авч хүүхдийнх нь ирээдүйд хөрөнгө оруулаарай гэж урьж байна. Гадаад бүх иргэдийг талбайдаар очиод оролцоорой гэж хүсэж байна. Хүн болгоно ер нь ийм нөхцөл байдалтай байгаа. Гаргаж хэлж байгаа нь бид нар болохоос биш цаанаа ингээд сэтгэлдээ өмрөөд үр зүрхэндээ шимшрээд байж байгаа өчнөө ээж, өчнөө аав үр хүүхдээсээ хол ингээд энд шаналж байгаа шүү. Тэр болгоныг бас хүн гэдэг мөн чанарынхаа үүднээс бас өөрсдөө тусгаад ойлгож үзээрэй хүмүүсээ. Энд дээр сувда юу дэлгэцээ том болгож идэ. Би нөгөө хоёр самлаа дахиад хэлье гэж бодлоо. Тэгээ юу вэ гэхлээр өнөөдөр эцсийн бүлэгт бид нэр ингээд арт түмэндээ ч гэдэг юм уу олон нийт рүүгээ хандж гин хүмүүст Монголд байгаа хүмүүсээ 5-10 цаас өгөөрэй гэж гин гадаадд байгаа хүмүүсээ $5-10 хандуулаа л гэж гин. Гэхдээ эцсийн бүлэгт Монгол улсын засгийн газар ковидын эсрэг тэмцэхээр 850 тэрбум төгрөгийг гадаадаас цуглуулсан, дотоодоос 8 тэрбум төгрөгийг цуглуулсан байгаа. Тэгэд энэ мөнгнөөсөө өнөөдөр энэ гадаадад гацсан байгаа эхчүүдээ, хүүхдүүдээ, оюутан залуучуудыг авахд өвчтэй хүмүүс өнөөдөр манай лайвд өвөөнөр орж исэн, эмээнэр орж исэн, настай хүмүүс буурлууд орж исэн. 70 настай эрэгтэй хүний эцэг хүний нулимсыг харах тийм амар байгаагүй. Муухай байна. Бид нар зүгээр л хоёулаа зүгээр л залуухан эмэгтэйчүүд бид хоёр тийм эрхмэлтэй, бид хоёр тийм мөнгөтэй хүмүүс биш. Тэгэхээр яагаад энэ хөхн настай хүмүүсийн зардлыг өнөөдөр хөнгөлж болохгүй байгаа юм бэ? Бид нар мятын зардлыг шудраг зах зээлийн ханшаар байсан бол олон хүн явчих байсан гэж бодож байна, итгэж байна. Мятынхаа ядчил өөрсдийнхөө зардлаар буцчмаар байна шүү дээ сувда. Ядчил өөрсдийнхөө нөгөө буцах зардлаа аваад очсон байгаа. Тэр зардлаараа буцчмаар. Тэгэхээр миний гаргаж байгаа санал болохоор Монгол улсын засгийн газрын тэргүүн хүрэл үхээ. Та 3 дугаар сард бид нарыг нэг үг хэлж нэг их уйлуулсан. Энэ хүмүүс чинь жаргалаа хөөж яваагүй маа. Нэг ч Монгол иргэнийг хилийн гадна үлдээхгүй гэж хэлсэн. Өнөөдөр ихний гацсан хүмүүс 8 талууга орж явж байна. 8 сар өнгөрсөн. Одоо та хэрвээ хүн юм бол дотроо голтой махан биетэй цусан зүрхтэй хүн юм бол та гацсан гадаадад гацсан байгаа алдарт эхчүүдийгээ төрүүлж ядаж аваач. Энэ Ахмад буурлуудыгаа аваач, өвчтөй зовлонтой хүмүүс өдөр болгон ухаан алдаад байгаа хүмүүсээ хөнгөлөөд энэ хүмүүсээ аваач. Бид нар хилээ нэ гэж хизээч бид нар хүсээгүй. Бид нар гадаадын орны хүмүүст, гадаад хүмүүст хилээ нэ гэж хүсээгүй, уриалаагүй.
Бид зөвхөн Монгол хүмүүстэй л нээгэж гэж хүссэн шүү дээ. Тийм биз. Яагаад энийг гуйлаад ингээд гадаадд байгаа вирус дээж байгаа хүмүүс бүх вирусуудыг чирж ирэх юм шиг ингэж худлаа юм сенсацлаад байгаа юм бэ. Зөвхөн Монгол хүмүүстэй хоёроо нэг болооч. Үгүй хэлсэн үгээ бодит амьдрал дээр үнэн болгооч л гэж хэлмээр байна. Ер нь хөрс өх сайдад хэлсэн үг байгаа шүү дээ. Ард түмнийхөө өмнө бүр нүүр бардам хэлсэн үг байгаа. Тэр үгэндээ нүүр бардам хүрээд эх орныхоо иргэдийг, эх орныхоо энэ үнэт баялаг болсон хүмүүсээ ямар ч юм нэмэлт те дуур одоо юм нэмэлт мөнгө, дуур авилгал байхгүйгээр өөрсдийнх нь худалдаад авсан тэр зардлаар нь буцаагаад аваач ээ. Бид нар зүгээр үнгүй очие гэж хэлээгүй. Бид нар өөрсдийнхөө хүс хөдөлмөрөөр авсан мөнгөөрөө буцаад эх орондоо асуудалгүй харьмаар байна гэдгийг л та хэлсэн үгэндээ эзэн болоод эх орныхоо иргэдийг аваарай л гэж хэлмээр байна. Тэгээд энэ 850 тэрбум төгрөг энэ төгрөгөөс тусгаарлах зардлынхаа мөнгийг хөнгөлөөч энэ хүмүүстээ туслаач 2 дугаар ойлгоо өчигдөр уржиг дээр ингээ эхэлчихсэн юм шиг мэдээ ингээ яваад эхэллээ. Угаасаа бүх орнууд 2 дугаар давлгаанд бэлтчихсэн байхад та нар яагаад энэ ээж нарыг ингэж уйлуул байгаа юм бэ? Хэцүү байна штэ. Үр хүүхэд маань давхар уйлж байна. Гадаад 12,000 хүн гацсан байна гэж байна. 10,000 хүн ирсэн байна гэж байна. 2 дугаар давлгаа эхлэхэд энэ жаргалаа хөөж яваагүй маа энэ усууд чинь буцаад ирмээр байна. Тэгээд энэ хүмүүс чинь 2 дугаар давлгаанд өртөх юм бол Монгол улсын засгийн газар 9-10 сар гэхэд бүр илүү их санхүүгийн бэрхшээл, бүр илүү их ноцтой байдлыг хүлээж авна. Энэ хүмүүсийг өвдөөгүй байж байгаа дэр нь авчихал та гуйж байна. Одоо та нар мэдж байгаа 11 цагийн мэдээгээр бид нар харж байгаа шүү дээ. Өдөр болгон хичнээн олон зуун шинжилгээ хийж сөргөл гараад байгаа шүү дээ. Тийм ээ? Энэ бүх хугацаанд 1000 гаруй ирэн Америкийн нэгдсэн улсаас ирсэн гэхэд хэдэн ширхэг эерэг тохиолдол гарсан бэ? Тувтаа чи хэлээ. Нэг ганцхан ширхэг эерэг тохиолдол гарсан шүү дээ. Тэгэхээр яагаад энэ ирж байгаа иргэдэг вирус гэж хараад байгаа юм бэ? Одоо ингээд бид нэр сайн хамгаалж байгаа учраас эн чинь ийм байгаа юм аа. Түүнээс биш өдөр болгон та дэлхийн мэдээ 11 цагийн мэдээгээр харж байгаа хичнээн олон 100,000 иргэн энэнд өртөөд хичнээн мянган иргэн амиа алдсан байгаа үлээ. Гэтэл 1200, 300, 1400, 500 ирж байгаа энэ тэр улсаас иж байгаа хүмүүс дотроос ч ганцхан ширхэг эерэг тохиолдол гарсан байж штэ. Тэгээд энэ хүмүүсээ энэ олон сар тэгчиж өөртөө хамгаасныг нь үнэлээд өвдөөгүй байж байгаагаар нь бушуух авах хэрэгтэй байна. Тэгээд ерөнхий сайдаа бид нар одоо ихчүүд зүгээр суухгүй. Өнөөдөр албан ёсоор мэдээлмээр байна. Юу мэдээлмээр байна гэхлээр энэ гадаадд гацсан ихчүүдийн холбоо төрийн бос байгуулахыг бид нар байгуулнаа. Тэр тусмаа энэ холбоонд ээж хүмүүс алдарт ихчүүд ирээдүйн алдарт их болох тэр олон мянган ихчүүд нэгднэ. Та нар ичдэггүй юм бол бид нар ичихгүй. Бид нар Сүхбаатарын талбай дээр хаач хамаагүй бид нар өөр хүүхдүүдэд дагуулж очиод жагснаа, тэмцэнэ. Бид нар олон мянган хүүхдүүдэд уйлуулж агаад дагуулж очиж байгаад бид нар очиж тэмцэнэ. Монгол залуучууд өнөөдөр лоозен байраа зогсохлоор ковидын эсрэг хуулиа далаалгаад та нар зогсоодгүй юм байлээ. Орон мянган нялх нойтон хүүхдүүд очихлоор та нар өнөөдөр бүгдээрингийн шорон орхорч чадах юм уу? 72 цагт хийж чадах юм уу? Чадахгүй. Бид нар энэ гадаадд гацсан байгаа ээж нартаа, бид нар энэ дотоодод үр хөвгтөө хүлээж байгаа ээж нарынхаа төлөө бид нар дуу хоолойгоо хүргэнэ, тэмцэнэ, суунаа. Суулт зарлаад болохгүй юм бол үлсгэлэн зарлнаа. Одоо хувц тэмцэл рүү шилжсэн ч одоо болохоор хугацаа өнгөрлөө. 8 сар өнгөрлөө. 8 хоног биш, 80 хоног биш, 8 сар өнгөрлөө. Тийм болохоор өнөөдөр миний энэ санаачлагад нэгдэж байгаа ээж нар байвал манай энэ пэйжээр дамжуулаад холбогдоорой. Тэгээд энэ ажлыг ганцаараа ч биш. Өнөөдөр ингээд лайвыг хийж байгаа 3 ээж, залуу ээж нарын төлөвлөл тэгээ бид
манай сувдаа бол охинтой би 2 хүүхэдтэй манай наа бол 4 сайхан хүүхдийг төрүүлж өсгсөн юм алдарт одонтой ээж байгаа алдархи одонтой ээж байгаа. Тэгэд энэ 3 ээж энэ нэмийг эхлүүлнэ. Та нар ойрын хугацаанд шийдвэртэй алхам хийхгүй юм бол бид нэр өсвөлэн зарлахад ч бэлэн байна гэж хэлмээр байна. Одоо ингээд бидний яг одоо лайвны дор ингээд трол хаягтай хүмүүс муухай комментүүд биччихэл байна л да. Тэгээд тэр хүмүүст хэлэхэд хамаагүй шүү дээ. Бид нар айхгүй одоо. Яах гэж явсан бэ? Айхгүй бид нар чинь чадгаараа авч дуугаа гэсэн биччихэл байна л да. Бид нар айхгүй. Энэ хүмүүс болж байгаа нөхцөл байдлыг мэдэхгүй учраас ийм амныхаа зоргоор ярьж гэн гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг хин нэгэн танд мөнгө төлж ч юм уу ийм бичиж байгаа бол та үнэхээр өрөвдөлтэй хүн байна л гэж хэлээ да. За тороолууд л гэж юм да. Ер нь бол би энэ ковидын энэ үеэр бол олон хүний багийг хуулж их олон хүний дотоод сэтгэлд бас ямар атгах санаа эсвэл муухай санаа сэтгэл байдгийг бол илрүүлсэн л ийм цар тахал болно гэж харж байгаа. Зарим нь үнэхээр мөнгө төгрөг авсан тороол байдгийн байгааз зарим нь бол үнэхэрийн тороолч биш цаанаасаа л тэгэж бодож байгаа тийм хувийн хичээсэн аминцар усууд ч гэсэн энэ дотор байгаа. Тэгээд бусдын амь нас яригдж хаад өнөөдөр та нар хилийн чандад өхүүл таарна гэж бодож байгаа. Тэгж хэлж байгаа бол одоо өөр юу ч ярих вэ? Тийм хүмүүстэй бол ярьж хариулт өгч нэцааж өгөөсгөх энэ төр тийм цаг зав өнөөдөр биднэрт алгаа. Хэрвээ та сэтгэл юм бол хүний сэтгэлийн зовлон шаналлаас илүү хүний сэтгэл санааны зовлонгоос илүү зовлон гэж байхгүй. Тэр их шанал, тэр их хүний ямарваа нэгэн тэр хүний дотоод цаад учир шалтгааныг мэдэхгүй ээж зүгээр л нэг хурууныхаа үзүүрээр нэг хідэн үг бичих бол амархан л та. Ер нь бол гэхдээ тэр хүн бол нэрээ хүн өөрийгөө ер нь жоохон өрөвдөж би ер нь өөрийгөө өөрчлөхгүй болохгүй юм байна гэж бодогдоход л тийм л чинээний тийм л зэндааны хүмүүс шүү. Та бүхэнд гэр бүл хамаатан садан үр хүүхэд гэж би хизээ нэгэн цагт өнөөдөр тохиолдоогүй маа гэхэд хизээ нэгэн цагт ийм иннээс хэцүү хүнд нөхцөл байдал тохиолдохыг үүсэхгүй. Тэгэхээр би бинийгээ битгий ингэж тэгээ нэмэр болохгүй юм бол нэрмээс битгий болоо. Битгий хайрын цагаа дэмий юмд ингэж зарцуулаа. Битгий ингэж хүнийг хийсвэрээр бухимдуулаа. Тэртээ тэрнгүү бид нар та наргүй бидний нөхцөл байдал угаасаа хүнд хэцүү байдалд байгаа. Тийм учраас би биенээ л хайрл. За тэгээд одоо хамгийн сүүлд нөгөө мөхтиягчтай хэдүүлээ хандуу цуглуулах ажиллаа. Дахиад сануулъя гэж бодож байна. Туслыг хураавалдалаа. Туслыг хураавалдалаа. Мөхтиягч одоо нэг сайхан мөхтиа номын зохиогч бурхан болсон байна. Тэгвэл одоо энд үрийнхээ төлөө хөдөлмөрлөж нислэгийн төлбөрийг олох гэж хичээж яваа энэ мөхтиягчид бүгдээрээ туслая. Тэгээд туслыг хураавалдалаа. Дэмэндээ дээс ирчэндээ гэдэг гадаад гацсан иргэдэн 5 дахь 10 дахь долларыг Facebook-ээр GoFundMe-гээр илгээгээрээ Монголд байгаа та нар минь мөхтияд гэж бичээд миний хаан банкны данс руу хийгээрээ. Тэгээд аль болох бүгдээрээ чалдлаараа чадах бүхнээ хийгээд энэ эмэгтэйгийн амь насыг аврий. Бүгд сэтгэлээ нийлүүлээд залбирая. Их орондоо эрүүл их очиасаа үр хүүхдүүд нь их сургуультай одоо яг энэ ихчийн 2 хүүхдийн нэг нь их сургуульд орох хэрэгтэй байгаа. Санхүү эдийн засгийн дэд сургуульд орох хэрэгтэй. Тэр хүүгийн ч гэсэн ээжтэй хамт буцаахын төлөө чадах бүхнээ хийцгээе гэж хүсэж байна. Одоо олон ээжийн шанал бол нэмэгдэж байгаа шүү дээ. Одоо ингээ хичээл сургууль эхлэх гэж байгаа. Хүүхэд нь 1-р ангид орох гэж байгаа, оюутан болох гэж байгаа, амьдралд хүл тавих гэж байгаа гэдэг ингээл яг л 9 сарын 1-ийн ингээл би ээж болгон дотроо зовнил тэгээд байж байгаа. Одоо хичээл эхлэх гэж байгаа. Өнөө хичээл сур бичиг, ном дэвтэр нь юу илээ, хувц хонор нь юу илээ гэдэг ингээл хүний нутгаас ингээл санаа сэтгэлээ чилээгээл аав нар хүртэл энд ингээл хүн болгон л үрээ гэсэн хүн болгон л энд ингээд шаналлтай яах вэ хүү гэсэн шаналлтай байгаа шүү хүмүүс минь. Тэгэхээр зүгээр ойлгоорой. Бидний нөхцөл байдлыг бас цааш нь дамжуулж өгөөрэй. Хэлэх мэдэх тэр шийдвэр гаргаж чадах хүмүүс нь бас тэрийг ойлгож бидний нөхцөл байдлыг бас яг нүдэрээ хараагүй ч гэсэн бас сонсоод бидний ярьж байгаа бүх юм үнэн шүү. Биднэрт ерөөсөө тийм худал хуурмаг зүйл байхгүй. Тийм учраас
энэ бүхнийг ойлгож бас зөв шийдвэр гаргаасай. Буруу шийдвэрээс чинь золиосон 40 хүмүүс сэтгэл санаагаараа хохирч амь насаараа золиос гаргаж 40 хүмүүс энд хохирж байгаа шүү. Тэгээд хоош энийг тэгж улам болгохын төлөө биш хүмүүсийн одоо иргэдээ хурдан авахын төлөө хурдан хилээ нээж зөв шийдвэр бодлого шийдвэр хүрээрэй л гэж хэлээ да. Одоо хүн болгон л эндээ Солонгосоос бол хүн болгон шинжилгээ өгөөл очиж байгаа. Уг нь баталгаатай айх аюул байхгүй вирус гэж хараад байх шаардлагагүйгээр л уг нь нэг хүний одоо 120-190 мянга гэдэг чинь Монгол мөнгөөр нэг 300 бас 400 мянга дотор багтаагаад нэг удаагийн шинжилгээ өгөөл очиж байгаа улсууд шүү дээ. Тэгээд бие нэг гэр бүл хамаатан садан шиг бас бодооч ээ. Бити харь илгийн хүн шиг харь илгийн хүн ч ер нь хүн тэгж сэтгэл гаргахгүй дээ. Адилхан л нэг ертөнц нэг хорвоо дээр амьдарж байгаа нэг цаг үед амьдарж байгаа улсууд бол би бол тэгжил боддог. Энэ бүхэл дэлхийн ертөнцид нэг агаар амьсгалаад нэг цаг үед амьдарж байгаа улсууд бол бид нар бүгдөө л энэ дэлхийн ертөнцийн оршиж байгаа хүн болгонд нэг гэр бүл гэж ойлгодог. Миний хувьд бол хүн болгон тийм ойлголттой байж бие бинийгээ хайрлж хүндлээсэй л гэж хэлмээр байна. Тийм нөхцөл байдлыг бий болгоорой хүмүүсээ. Санхүү хүндэрсэн олон иргэдийнхээ тэр хандив тусламжийнхаа мөнгөөр татаачээ. Эрүүл мэндийн хэцүү болсон тэр хүмүүсийг эрүүл мэндийн даатгалыг ажилуулж татаачээ. Тусгаарлах байрлалыг хөнгөлөөчээ. Ер нь боломжгүй хүн боломж байдаг. Хамгийн гол нь тэр хүний сэтгэлдээ багтаагаачээ гэж төрийн 3 өндөрлөгөөсөө хүсье. За тэгээд мэдээж хэрэг шийдвэр гаргаж байгаа төрийн чухал албаны хүмүүс та бүхнээс хүсэж байна. Мят та бүхэн бас яаж нислэгийг хэмдрүүлж, яаж иргэдийг авч болох вэ гэдгийг төр зэгтэйгээ хамтран ажиллаач гэж хүсье. Хандив тусламжийн мөнгийг хаашин чиглүүлээд байгааг ард иргэд бас асууцгаагаарай гэж хүсэж байна. Ингээд энэ удаагийнхаа лайвыг ингээд өндөрлөө. Тэгээд олон хүмүүсийн бас сэтгэл санааны зовлон энд яриаггүй яг бодит зовлон ярьж байгаа гэдгийг бас ойлгоорой. Сэтгэл санааны зовлон бол хэцүү. Энд галзуурсан хүмүүс ч хүртэл байгаа шүү. За Уралдаа тэгээ дуусахтаа бас олон мянган ээжүүдийнхаа төлөө бас сайхан энэ лайвыг эхлэхдээ залбирсан шигээ бас дахиад залбирая гэж бодож байна. Хүн болгон эрүүл байх. Эхийн сэтгэл хүчтэй байдаг штэ. Тэгээд энэ олон ээж нар зэрэг сан залбирч зэрэг хүчтэй хүсэж чадах юм бол бүх хүмүүс маань хэлэхгүй зүйл гэж байх. Дахлын 2 дугаар давлгаанд өртгөөсөө өмнө ирж чадах болов. Тэгээ бид залбирлыг энэ төрийн 3 өндөрлөг маань бас харах болов гэж хүсэж байна. Бидний залбирлыг хараасаа гэж бодож залбирая тийм ээ. Хүн болгон эрүүл их байх болтугай, эв найртай байх болтугай, эх орн минь мандан бодрох болтугай л гэж залбирая да одоо. За. За тэгээд ямар үйлсэд амьдраад байгаагаа бид мэдэхгүй. Гэхдээ яадаг ч байсан ирээдүйн сайхан болно гэж итгэж байна. Бид нартай хамт байсан та бүхэнд баярлалаа. Сэтгэл санаагаараа дэмжиж хамт байдаг та бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ аль болох хамаг байдаг чадлаараа хичээгээд их орондоо очихыг хүсье. Хэцүү байгаа нэгэндээ бие бинийгээ чадлаараа туслая. Тэгээд мөхтэй агчид бүгдээрээ туслая гэсэн энэ уриалгаар энэ лайвыг өндөрлөе. Мэдээж хэрэг хилэн чандаг гацсан ээжүүдгээ санаж байгаа үр хүүхдүүд минь битгий уйлаарэ. Ээжигээ санживал битгий уйлаарэ. Ээж нэр нь удахгүй очих болно гэж хэлье. Ингээд баярлалаа хүүхдүүдаа. Бүгдээрээ чадлаа хичээцгээе. Баярлалаа хүүхдүүдаа. Баярлалаа та хоёртаа. За